За бүгдээрээ санаа ороймент за тэгээд сүүлний бичлэг гэсэндээ шипний талаар тэгээд за би сая дүнсээ машин тийм санаа эргэлзэл донд жоохон төөрлөө яагаад гэвэл юу болсон бэ гэхлээр сая за одоо яг одоо л орой 9:13 минут болж байна. Тэгээд одоо шууд унтахад ер нь бол бэлэн байна. Тэгээд дүнсээ яг орой бэлтгэлээ дуусаад тэгээд оройн хоолыг тэгээд ороод ирлээ. Тэгээд сая нүүр гарамаа угаад оройн хоолтыг хийжлээ. Тэгээд одоо 9:13 болж байна. Өнөөдөр бол 1:11 за тэгээд ирээд бол 6 онцон байна. Маргааш нэгд өдрөөс би ууг нь өөртөө амар том челленж тавьж ер нь бол буцаад яг бүр илүү бүр юм элит түвшний илүү бүр юм мамба түвшний тэ илүү юм хорц хүчтэй тийм амар энержитэй тийм өөрийгөө тийм ядраасан өөрийгөө дийлсэн тийм гой челленжуудыг тавьж эхлэе гэж шийдсэн байсан. Гэхдээ дүнс яг орой хувцас бэлтэж байгаа гинт яг орой нөгөө нэг манай коуч 7 хоногийн хойрыг болоод бид нар л тэгээд энэ 7 хоногт бол ер нь 2 тоглолттой байна. Тэгээд тоглогч бидний хувьд бол 2 тоглолт гэдэг бол маш чухал гэдэг. Яагаад гэвэл тоглолт нь ер нь бол одоо сурагчдын хувьд одоо IELTS SAT гэж байгаатай адилхан ер нь л нэг тийм том 90 минутын том шалгалт гэсэн. Гэтэ тэрийг бид нар enjoy хийж яг гой тоглож өөрсдөө мэдэрч ингээд бас гой филингийг авдаг. Окей. Тэгээд энэ 7 хоногт бол 2 тоглолттой байсан. 3 тоглоом хагас өдөр. Тэгээд бусд өдрүүд нь бол дандаа өдөр болгон 2 бэлтгэлтэй, маргааш жишээлбэл бас 2 бэлтгэлтэй. Маргааш 1 бэлтгэлтэй, 2 дахьад 2 бэлтгэлтэй, 3 дахьад ингээд тоглолттой. Тэгээд 4 дахьад дахиад 2 бэлтгэл, 5 дахьад 2 бэлтгэл, хагасаа 1 тоглолт. Тэгээд бүтээсэнд 2 тоглолт, 2 бэлтгэлгээд нөгөө 1 бэлтгэлгээд ийм хуваартай байсан. Тэгээд дундуур нь дандаа 5 цагийн мэдээж хичээлээ хийх ёстой. Oh my god. Wow. Хичээл хийх ёстой. Тэгээд хичээлийн цагууд бас байгаа. Тэгээд ер нь бол яг юу бодсон бэ гэхээр нэгтгэс эхлээд би бүр өглөө 5 цагт босоод 5-аас дандаа ер нь өглөө босоод дандаа өглөө босч жим явж хөл хийгээд тэгээд өглөө нь ингээд үргэлжлүүлээ маневр хийгээд өдрийнхаа юунуудыг планд гаргаад ингээд явъя гэж бодсон. Тэгээд би сая Google календар дээр бичиж байгаа. За ер нь энэ 7 хоногийн яг дөрөвдгөөс эхлээд юм ингээд ухраагаад байсан. Энэ бүр үнэхээр ингээд дүнсээ яг бодож байгаа. За качи дандаа боддөө штэ ингээд дараа нь юмыг дуусны цаг хугацаа өнгөрсний дараа би яг ингээд өглөө босцсон бол илүү сайжрах байсан болов уу гэж дандаа өөртөө би ингэж эргэлзэлдэг. Тэгэхээр одоо тэрийг даван туулж маргааш өглөө зүгээр шууд босъё. Маргааш өглөө угаасаа 1 бэлтгэлтэй тэгээ шууд үргэлжлүүлээ 9-өөс өглөө бэлтгэлтэй тестүүд авах гэсэн. Тэгээ тестүүд авч бэлтгэлтэй ороод 3 цагийн бэлтгэл авах гэсэн. 3 цагийн бэлтгэлтэй орчоо шууд өдөр хоолыг идэл 2-оос 7:30 хүртэл 5 цагийн хичээлтэй байгаа. Нэг өдрийн хичээлийн хуваар ганцаарх өөрөдөг үргэлжилсэн 5 цагийн хичээлтэй. Бус өдрүүд нь бол 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь харах юм бол яг 230 минутаар хуваагаад дунд нэг бэлтгэл оруулаад ингэж явдаг. Тэгээд маргаашийн үед бол яг тийм байгаа. Гэхдээ маргааш бол би өөрийгөө даун дийлчин чаака зөөрөл уусан бүгдийг хийн. Тийм учраас маргааш зүгээр өглөө босдохороо босоод шууд 6 цагт гараад явж жим орж хөл хийн заяа. Хөл хийн гэдэг нь бол одоо жимээр л хөл хийн гэж яг тийм биш. Тийм утгаар биш. Илүү тесрэлттэй тийм илүү яг хөл өмгийн тамирчны яг мэрэгчлийн тамирчны ийм тусдаа бас юм бэлтгэлийн форм програм байгаа надад өөрт маань. Тэгээд тэрийг бол дагаж хийн. Миний өөрийг гаргасан. Окей. Тэгээд тэрийг бол дагаж хийн. Тэгээд маргааш надтай цугаараа заяа би маргааш заавал яг энд зогсоод өглөө амаа угаагаад видео хийж авах хэрэгтэй шүү заяа. Тэгээд тэр үед уулзцаа хэвлээ. Тэгээд яг одоо би унтлаа. Тэгээд яг одоо бас Super Cup гэдэг
Барселонагийн FC Барселонагийн эсрэг Реал Мадрид тоглож байна. Эхний 45 тоглоод дууссан байна. Тэгээ одоо завсарлагын явж 2-2 ярцаатай алааны тоглолт болж байна. Дүнсээ зөв 47 дээр нэмэх 2 минутын дээр 3 гол орсон гэж бод. Ийм гол тоглолт болж байна. Гэхдээ би яг одоо унтах хэрэгтэй. Яагаад гэвэл 8 цагийн нойрыг зааш авах хэрэгтэй. Одоо 10-аас унтчих яг 8 цагийнхаа нойрыг бүтэн авна яг өглөө 6-ыг босгоо. За тэгээд хэдүүлээ. Өглөө 6-г заавал яг энэ цогсоод би амаа угаагаад let's go гэж хэлж шийдсэн. Тэгээд өглөө босгоод мэдээж манай өрөөнийхөө унтж байгаа болохоор би жоо чимээг өрж магадгүй ойлгоорой. За тэгээд би одоо унтлаа. Маш өглөө болцсон. Let's go. За тэгээд бүгд өглөө тавтай бүлчэн цаг өглөө 5:30 болсон. За тэгээд өглөөний хоригтыг хийдэг гарцгаа. За миний өглөөний рутин бичлээ. Let's go to my gym. Let's go. Дөрөвдөө явъя. 6 болж. 5 дахин болоо. Тэгээс гай. 6:30 хэд энэ очсон байх хэвээр. Өчигдөр бэлтгэлээ яж хэвээр. Яг л 9-өөс дахиад бэлтгэлтэй очроос. За тэгэхээр let's go. Би сэрсэж үзсэн. За өглөөний яг бэлтгэлийн өмнөх нэг эрүүл снэк гэл нэг юм байна. Йогурт тэгээ плюс овёстой бичээ. За тэгээд гарцгаая. Two hours later. Look at this. Somebody come look at this. Look at this. Somebody come and look at this. Сая jump rope behind me. Би ялаач 15 минутын эсвэл явна гэдэг. Сая 2 минутаар нэг удаагийн тактиктайгаар 3 минут jump хийгээд би хөлөөлчлээ. Дараа нь double jump хийгээд double jump rope хийгээд тавсгалмаа гайварлаа одоо high knees butt kicks тэгээд plus lunges яваад дараа нь swings хийгээд би яадаг. За бүгдээрээ сайн уу? За тэгээд наршилгүйгээр хэлэхэд за одоо над шиг яг тамирчин болох зорилготой дүүнер болон миний үеийн одоо өсвөрийн тамирчдад зориулж хэлэхэд нэг өгц зөвлөгөө нь үндсэн дасгалынхаа өмнө заавал халаалтыг нэгт тавьж тэр яг тухайн ажиллаж байгаа булчиндаа зориулж халаалтыг маш сайн хийх ёстой шүү. За тэр бол номер 1 тавиараа. Үндсэн бэртлээс хамгаалах маш том ийм суур болж өгөн. Тэгээд биеийг маш сайн халаасны дараа үндсэн дасгал руугаа орох нь шүү. За тэгээ миний хувьд бол яг энэ үндсэн дасгал халаалтын дасгалуудыг одоо өнөөдрийнхөө яг үндсэн дасгалд зориулж хийж байгаа. Одоо яг харагдж байгаагаар за тэгээд зарим нэг дасгалуудыг бас би оруулж чадаагүй яагаад гэвэл яг нэг камерны үнцэг таарахгүй. Тэгээд сонирм харагдсан дээр оруулж чадаагүй. Дараагийн имжлэгнүүдээс бас илүү гоёор оруулнаа. За хамлаа. За өнөөдрийн дасгалын 2 дахь буюу плyometric тесрэлт рүү орж эхэлцгээе. За өнөөдөр бол plyometric дээр 4 дасгал байсан. Box jump, broad jump, lateral bounce, single leg hop гэд 4 дасгал байсан боловч би 3-ыг нь яг оруулж чадаагүй шүү. За box jump л оруулж чадсан. Дараагийнх дээр оруулнаа. За тэгээд юун дээр анхаарах вэ гэхлээр box jump хийхдээ ер нь одоо яг энэ тесрэлтийн дасгалуудыг хийхэд сет их оруулаад реп багасгаад тэгтээ гол нь тесрэлттэй бүх яг репэн дээр ачаал өгч илүү хурдан ажиллах хэрэгтэй шүү. За тэрийг нэгт анхаарах шүү бүгд.
За өнөөдрийн үндсэн дасгалуудын 3 дахь үе рүү орж ийн. За тэгээд их хүч буюу strength руу орж ийн. За strength дээр болохоор би back squat хийхлээр авч хийсэн байгаа. Энэ дээр бол санаж байгаа бол баг репер олон сет тэгтээ гол нь fresh булчинтай яг ингээд илүү хурдан хүчтэй хийх ёстой шүү заяа. Тэрийг маш сайн санах хэрэгтэй шүү. Хэрвээ л ингээд хурдан булчинтай одоо ингээд талбай дээр хурдан хөдөлмөр авах юм бол энэ намайг дагаж хийгээрэй. За тэгээ миний хувьд бол том булчин өсөхгүйгаа илүү юм хурдан light өөрийгөө илүү хүчтэйгээр ингээд талбай дээр мэдэрмээр байгаа учраас надад бол яг юм одоо яг миний хийж байгаа дасгалууд надад бол яг нөлөөлж болж байгаа гэсэн. It was at this moment that he knew he fucked up. За их хүчнийхээ 2 дахь хэсэг рүү орцгоё. Bulgarian split squat гэж байгаа. За хоёр талтай бол би бол яг 9 кг авцсан байна. За тэгээд та нар өөрсдөө яг жин гэж тооцоолж агаад аль нь яг өөртөө чинь тохирохоор байна тэрийг сонгоорой. За тэгээд Bulgarian split squat бол quadricep буюу яг гойны булчин, урд талын булчинд ордог дасгал байгаа. Тэгээд хөлөн бөхт яаж нөлөөлдөг вэ гэхээр биднэрт бол огцом зогсох, бөмбөгийг хүчтэй өшөглөх, хурд өсрэлт гээд яг үндсэн энэ техникүүдэд маш нөлөөтэй юм дасгал байгаа. За тэгээд энийг бол хөлөн бөхчл бол заавал хийгээрэй гэж зөвлөж байна. За үндсэн их хүчний 3 дахь үе буюу hip thrust руу орцгоё. За тэгээд одоо халаалтны нэг сетэнд бол мэдээж 20 гээд 40 кг-аар шахаж байна. За тэгээд үндсэн рүүгээ орохлоор өнөөдөртөө бол би яг хоёр талдаа 40 буюу 80 кг-аар шахсан. За тэгээд hip thrust нь яадаг вэ гэхээр яг юунд ордог вэ гэхээр glutes буюу яг өгзөгийг ингээд дээд түвшинд ажиллуулж hamstring буюу арын гуй, adductor буюу дотор гуй жууш тэгээд core буюу хөвлийн плюс нуруунд ачаал өгдөг байгаа. Харин хөл бөмбөгийн тамирчдад бол энэ нь бол hip thrust нь бол хурд авах acceleration буюу эхний 5-10 м-т ингээд хурдан хөөхөд маш нөлөөтэй. За тэгээд өсрөх хүч өгзөгний тесрэг чадварт бол үнэхээр төгс дасгал байгаа. За тэгээд биеэр шахах, мөргөлдөх тэр акшнд бол доод биеийн хүчинд бол асар нөлөөтэй. За тэгээд анх хийж байгаа бол баг жингээр жин давтахгүйгээр болгоомжтой эцгийг. Энэ бол миний үндсэн хүчний маань 4 дахь үе явж энэ north hamstring буюу арын гойны хэсэг ачааллах хэсэг. За энэ дасгалыг бол заавал хийгээрэй. Хамгийн чухал бас дасгалууд энийг байгаа. Одоо талбай дээр хурд авахд бол үнэхээр чухал шүү. За ингээд миний үндсэн хөлний маань strength plus тесрэлтийн хөлний дасгалууд ингээд дуусж байгаа. За ингээд мэдээч core явна. За гидсний булчин abs бол маш чухал шүү. За тэгээд хөлөн бөхтийн тамирчид бол үнэхээр хэрэг болдог. Одоо хөлөн бөхтөр бол яг одоо л одоо ингээд хурд тесрэлт гэдэг хоёр зүйл бол маш чухал болоод байгаа. Одоо 16 гараалынхон бол тэгэл биеийн хүч гэдэг бол маш чухал. За тэгээд core бол мэдээж балансыг маш сайн хадгалдаг учраас хамгийн хэрэгтэй дасгал байгаа. За энэ side band-уудыг бас маш сайн анхаарах хэрэгтэй. Бас гол түлхүүр одоо биеийн чухал хэсгүүдийн бас нэг байгаа. За тэгээд энэ дасгалуудыг намайг дөөрөөд бүгдээрээ хийгээрэй гэж уриалж байна. За тэгээд мэргэжлийн тамирчин л болмоор байвал core бол маш чухал шүү заяа.
За тэгээ би бас ер нь бол бас core дээр маш их ажиллаж байгаа. Энэ apps дээр бол маш их ажилладаг. За тэгээд энэ бол зүгээр яг үндсэн 2 л дасгалаа хийж гин. За тэгээд олон тоогоор тавтаж хийж байгаа. За тэгээд хэрвээ миний бас яг ямар apps-ийн дасгалууд хийдгийг мэдмээр байвал комментэнд бас бичээрэй. За тэгээд би дараагийн бичлэгэнд хэрвээ олон коммент авах юм бол оруулахыг бодно. За ингээд үнэхээр ич хүчтэй цоглог энержетик. За тэгээд үнэхээр их ич хүчийг авлаа. Өнөөдрийн хөлний өдрөөр болол. За тэгээд өглөө мэдээч өөрийгөө босч дийлж гарсан байгаа. За тэгээд мэдээч энэ бэлтгэлүүдийн араас хөл хийсний араас мэдээж сонголт бол маш чухал. За тэгээд бүх төмөрчтэй гэж хэлэхэд залхуурахгүйгээр заавал сонголтын дасгалыг хийгэрээ гэж хэлье. За тэгэл угаасаа 5-10 минут зарцуулаад энэ хитэн дасгалуудаа бүгднийг яс баримтлал хийж ирээдүйд үнэхээр их хэрэг болно шүү. Дараа нь харамсмаар гэвэл яг наа чи ингээд тогтмол байнга хийх ёстой шүү заяа. Тэгэл яг ачааллуулсан булчингуудаа бүгднийг мэдрээл яг ямар дасгал хийхээ одоо яг намайг дүрэж дасгал хийсэн бол одоо жишээлбэл яг энэ дасгалуудыг дөрөөгөө л хийгээрэй. За За ийхүү нэгд өдрийн өглөөг бол үнэхээр ич хүчтэй эхлүүллээ хэдэлээ. За тэгээд эндээс бол яг хэлснээрээ өглөө бэлтгэлтэйсэн Иесус тестэнд ороод тэгээ өдөр 5 цагийнхаа хичээлд ороод тэгээ энэ өдрийн миний нэг өдөр дууссан байгаа. Гэхдээ энэ өдөр бол үнэхээр яг цоглог ич хүчтэй мэдэрсэн. Өглөөний бэлтгэлтэр бол зүгээр алсан юм би бол ярих юм байхгүй шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Бакачка.